Сүхбаатар тусам дундын анхан шатны шүүх иргэний шүүх хуралдааныг нээснийг мэдээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Ц үлзий хутгын ажилласан байдал тогтоолдгоо иргэний эргийг хянаа хэлснэ. Нарийн бичгийн даргаас ирцгийг илтгэх бусад оролцогч сууч. Шүүх хуралдаанд үзэх үйлдвэрлэгдсэн байна. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандж тайлбар мэдүүлэг өгөх бүх хэлэхдээ суудлаасаа босно. Шүүх хуралдааны оролцогч гар утасныхаа дууг унтраад шүүх хуралдааны оролцогч шүүхийн шийдвэрийг уншиж сонсоход байлцсан. За нэхэмжлэгч үлзий хутгын биеийн байцаалтай танилцъя. Хаанх үнцэн яриад ба хаан төрсөн? Сүхбаатарын аймгийн Баянлагэр суманд төрсөн. За хэдэн он төрсөн? 1968 онд. За хэдэн настай юм? 57 настай. За ихтэй ясунц? Даранга. За боловсрал? Бүрэн бусад бунд. Хэдгээр анги төгссөн бэлээ? 8 төгссөн. За мэрэгжил? Мэргэжил малчаа. За амбул хэдүүлээ амьдарч байна? Амбул зургуулаа. За хангинтэйгээ амьдэрхий? Эхнэр 4 хүүхэдтэйгээ. За хаана оршин сууж байна? Сүхбаатарын аймгийн Баянлагэр сумын 2 дугаар багт. За хэгээ элтэй оршин суугаа. Хөдөөгийн баг юм уу? Хөдөөгийн баг юм уу? Тий. Ямар нэртэй газар нутагтай? Сайрын шанд гэдэг газар. За. Эрхэлсэн ажил байна уу? Юу хийж байна? Малчин. Хуваараа мал аж ахуй эрхэлж Тий. байна. За ургийн Цагаанууд. эцгийн нэр? Цэрэн дорж. Өөрийн чинь нэр? Үлзий хутаг. За сууч. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлын өнөөдрийн иргэний шүүх хуралдааны Сүхбаатар аймаг тусам дундын анхан шатны шүүхийг шүүгч болромоо бий даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Дэржиг оролцуулан хийжээ. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах юм байна. За босч чад хариулж. Батгалзах юм байхгүй. За хэрэг оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц үлзий хутга нэхэмжлэгчээр оролцож байна. Нэхэмжлэгч хүмбэл өөрийнхөө шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, татгалзах, эсгэх, багасгах эрхтэй. Шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэлт авах, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримтыг шинжилнээ судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрээс зөвшөөрөл давзаалт гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосон уу? Тий. За шүүх хуралдаанаар хэрэг хилцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу? Санал хүсэлт байна уу? Байхгүй. За нөгөө бичгээ яасан? Нөгөө бичгээ буцаага авчихсан. Юу гэсэн үг юм бэ? Юм нэмээд аваад ирэхээр буцааж өгчээд ирдэг нь юу яа? Та юунд шүүхэд өгөх ёсгүй гэдэг нөгөө талаас нэг хүүхэн гарч ирээд аваа явчихсан. Оо за. За тэгээд хурлаас хойш хурал баримт авчрыг гэсэн шүү дээ. За тэгээд цуглуулсан юм энд өгсөн үү? Өгсөн. За юу өгсөн байна вэ? За энэ дэвтрийг өгсөн байна. Энийг өгсөн. За энийг нотлох баримт шинжилгээ судлахад судлая. За хотос тэрэг цуглуулсан нотлох баримтыг шинжилгээ судлая. Аагүй. За одоо нэхэмжлийн шаардлагынхаа талаар ярив. Хэдээс хэдэн онд хаана юу хийжсэн нь тогтоолох гэдэг байна. 90 оноос 94 он хүртэл оног тогтоолох. За 90 оноос 94 он хүртэл хаана юу хийжсэн? 90 оны хэдэн сарын хэдэнд? 90 он 89 он зэрэгс салгад 90 онд мал тоосон Доронтой аймаг руу. За. Тэгээ 91 оноос тэгээ эх орны төлөө нэгдэл малчнаар ажиллаж байгаа. За. Оны 6 сарын 10-нд гэсэн байж тээ эндээ. Тий. За эндээсээ за 6 сарын 10-нд нэгдэлд ороод за нэгдэл чи хизээ тарсан. 12 он 2012 он 2002 онд үү? 92 биш үү? 92 он тийм байна. 1992 онд 92 оны 12 сард яасан татсан болт юм. Тарсан юм уу? Тий. За тэр болтол нэгдэлтэй ажилласан юм уу? Ажилласан. За ямар мал малж ийсэн? Тэнд хонь хариулж ийсэн. Нэгдэлт үү? Тий. За тэгээд нэгдэл тараад яасан? Нэгдэл тараад хувьчлалаар нэг төөхөн дооны мал аваа. Тэгээд за тэгээ хуваараа бүр гарцсан юм. Тэгээд хуваараа яац. Тэгтээ нөгөө юундан бол компанидан бол байсан л да. Компанидан бол байсан л да. За ямар компанид байсан? Эх орны төлөө нэгдэл хувьцаат компани гэдэг дээр зүгээр
Юугаан бол аваагүй байсан байхгүй. А? Тэр компаниас бол гараагүй байхгүй юу? За, хувьцат компанид юу хийсэн? Тэр компанидаа нэг цөөхөн дооны хонь бас харж ийсэн. За, эх орны төлөө хувьцат компани. За, хонь хариулсан юм уу? Тий. За, хэзээ хүртэл хариулсан? 94 он хүртэл хариулсан баха. Он хүртэл юм уу? 94 оныг дуустал юм уу? 94 оныг дуустал хариулсан. За. За, тэгээд хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэдэг нь үү? Тий. За. Энэ нэгдэл компани энтерд ажиллаж исэн чи яг үнэн үү? Ажиллаж ийсэн. Тэгээ яг баримт гарч ирдэг юм. Дамдын сүрэн дарга гэж яасан. Тэр юуных нь хувьцат компанийн дарга дамдын сүрэн гэж хүн байсан. За. Уун. Нэгтэл нь хэн гэж хүн байсан? Нэгтэл нь аваа гэж би аваа гэж. Би аваа. Тий. За. Нөгөө юуны чинь нэгдлийн чинь нэгтлээ хэн гэж хүн байсан? Нэгдлийн нэгтэл нь тухай таныг энэ одоо 90 онд ажиллаж байхад чинь 90 оноос эхлээд 94 оны хооронд чинь хэн гэж нэгтлэн байна? Салуу усны Небоч. Небочин тэр аваач нь байсан. Тэр аваач нь байсан шүү дээ. Нэгдэлтөө. Тий. Тэгээд дахиад компанид аваа болсон юм уу? Эргээд аваа болсон. За. За, хатас стресс төгөлч нотлохоронтыг шинжилэн судлын нэхэмжлэг байна. За, нэхэмжлэгчийн гэрч асуулах хүсэлт байна. Тэмдэгтүүр хамжин 70,200 төгрөг төлсөн баримт байна. За, тус архивын сан хүмүүст баян төр сумын бүх бригадын 99 оноос өмнө ануудын мал тоолох юм байна төвшөө. За, энэ мал тоолох юм байна гэж хэлдэг төвшөө. За, энэ өмнөх нөхөр байна. За, энэ төвцийн хутгын бүрийн дэвтрэн хуулбар байна. Эх орны төлөө нэвтлийн дэлгэр бригадад малчнаар ажиллаулаа гэсэн тушаал байна. За, энд энэ одоо ажилласан хоног дандаа 30 хоногоор ажиллаад байдаг. Олгосон урьдчилгаан гэдэг төгрөгөөр зэн хоногоор тооцсон цалин хөлс. Чухмал өндөр 600,200 төгрөгийн цалинтай байгаа. За, энд болохоор улсын захид за энэ юу юм бэ? За, улсын захиалгад ноос ноолоор хөлдөө төвбөйд бэлтгэх ажилд идэвхтэй оролцсон танд аз жаргал сайн сайхныг хүсэж баярын бичиг үнэхээр зүйлээр шагнаж дурсах баялаг сумын ширээд бригадын ширээд брокерийн пүүсийн захирлыг суулгах гинэ. Энэ одоо хаана байж байхдаа энэ түүхэд бэлтгэсэн? Баянлагт хаана ажиллаж байхдаа? Энэ эх орны төлөө нэгдэл байх тал брокерийн пүүст ноос ноолоор тушааж байсан. Эх орны 93 оны 2 сарын 10-нд чи эх орны төлөө нэгдэлж байсан юм уу? 12 онд байх байсан тий 93 онд. Тэг жоох юмнуудаа 94 онд юу яасан байх та. Энэ тэгээд хаана ажиллаж байхдаа авсан юм бэ энийг? Юу тушаасан юм бэ? Ноолоор хоньны ноос тушаасан юм уу? Тушаасан. Брокерийн пүүс. За. Тэнгүүд энд нөгөө компанид ажиллаж байхдаа компани юмыг тушаагаад ам уу хувийнхаа юмыг тушаагаад ам уу? Хувийнхаа. За, хувийнхаа юмыг тушаасан. За, компанид ажиллаж байхдаа хувийн малаа малдаг байсан юм уу? Тий. За. За, энэ
Хөдөлмөрийн дэвтэр нь болохоор зэрэг 94 оны 5 сарын 14-ний өдрөөс нь дэвтэр байна. За энд болохоор 90 онд ингээд ажиллаж исэн гэсэн юм. За энэ дэвтэр дээр өөр юм байдаггүй. За энэ болохоор хууль эрх зүйлсийн архивын тасгийн Сүхбаатарын аймаг сүмдүүдийн аврагчны шүүгүүд. Тус архивын сан хүмүүст Баянлагэр сумын Хүний төлөө нийтийн дэлгэр бригадын 88 оноос хойш онуудын цайлан Ухааны төлөө хүчил компани 92 оноос хойш онуудын тушаал Ухааны цалингийн баримт шилжиж ирээгүй тул Цэвөлзийн хотод холбогдох баримт гарахгүй байна гэсэн байна. За энэ 92 оны 12 сарын 10-ны өдөр ажил томсон тушаал байна. Эх орны төлөө нэгдлийн ерөнхий хорооноос мал аж ахуй үйлдвэрлэлээр гарч ажиллахаар зарласан урилгын дагуу хүсэлт гаргасан нэр бүхий хүмүүсийг хавсралт нэгээр малчнаар томилоо ажиллуулсагаа гэсэн байна. За хавсралтад нь болохоор зэрэг Цэрэн доржийн үлзий хутаг гэсэн байна. 90 оны 6 сарын 10-нд ажил томилогцсон гэсэн байна. За тэгснэ. За энэ нэг олдуу номер 727 гэсэн энэ одоо тэгээд 91 92 бүгдээр л нэг бичиглэлтэй хоёр өөр өнгийн балаар бичсэн. Энэ 90 91 92 93 оноо ерөөсөө ажилласнаар ингэж аваагүй юу энэ шигээ? Тий. Аваагүй юу? Аваагүй. 95 оныг авсан юм байна лээ. Энэ яагаад ийм өндөр цалин авч ирсэн юм? 2014 онд ихэл 192 мянган төгрөгийн цалинтай 420 мянган төгрөгийн цалинтай авах. Энэ нөгөө юу ч юм болохоор 586 төгрөг юм. 580. За энэ нийгмийн даатгалын төвчийн хүчтэй. Иргэний үүсгэсэн юм баримтууд байна. За энд гэрч дэнсмагийн мэдүүлэг байна. За гэрч дэнсма юу гэж мэдүүлдэг вэ гэхээр за тэрээс халагдаж ирээд эх орны төлөө нэгдэлт малчнаар 95 он хүртэл ажилласан. Одоо хүртэл Баянлагэр сумд өнөөдөр мал болж байгаа. Тус бүтээгдэхүүн малын хэмж байсан мал болоод энэ мал төсөлтөй байсан учраас ажилласан байлыг мэднэ. Энд болохоор зэрэгээс халагдаж ирээд
зэрэг нотол баримтуудыг шинжилэн судлаа. За шүүх хурал завсарлахаас өмнө шүүхт хандаж хэлэх зүйл байна уу? Баггүй. За шүүх хурал төр завсарлыг дахин үргэлжлүүлж шүүхийн шийдвэрийг бүршин сонсгон хуралдааны танхимаас төр гарахыг